дээ. Лаг гэж зочны цаг эхлэж байна. Тэгэхээр зочны цаг хөтөлбөрөөрөө бид та бүхэндээ Монголын цогц сургалт хөгжлийн академийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг ер нь хүргээд явж байгаа. Тэгэхээр энэ удаад ч гэсэн бас Монголын цогц сургалт хөгжлийн академийн үйл ажиллагаа за тэгээд Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн салбаруудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэнэ. Үүний хажуугаар бас Монголын цогц сургалт хөгжлийн академи маань бас хэд хэдэн одоо шинэ мэдээллийг та бүхэндээ хүргэхээр одоо бэлдсэн байна. Тэгэхээр одоо бидний урилгыг хүлээж авч ирсэн хүн бол Монголын цогц сургалт хөгжлийн академийн ахлах менежер Инхчим байгаа. Таны өглөөний мэдээг хүргэе. Өглөөний мэд. За тэгэхээр шинэ мэдээллүүдийг хүргэхээс өмнө ерөнхий мэдээлэл ойл үзэгчдэд хүргэсэн зөв байх. Ер нь Монголын цогц сургалт хөгжлийн академийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөөч. Ер нь хизээнээс одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ямар чиглэлээр энэ сургалтуудыг зохион байгуулдаг вэ? За манай академи нь болохоор 2015 онд үүсгэн байгуулагдсан. 15 оноос хойш 4 үндсэн чиглэлээр 60 гаруй төрлийн сургалтуудыг явуулж ирсэн байгаа. За энэ 4 төрөл маань болохоор гадаад хэлний сургалт, за мэргэжил олгох сургалт, ерөнхий эрдмийн сургалтууд, за мөн дээрээс нь хүүхд хөгжлийн сургалтууд гэсэн 4 үндсэн чиглэлээр өдийг хүртэл үйл ажиллагаа тасалбаргүй явуулж ирсэн байгаа. За тэгэхээр 4 үндсэн чиглэлээр 60 гаруй одоо нэр төрлийн сургалтуудыг бол зохион байгуулж. За тэгэхээр эндээс ер нь яг бусад сургалтуудаас ялгарх онцлогийг бас товчхон хэлж өгөөч. Ер нь бол өөр бас Монголын цогц сургалт хөгжлийн академитэй төстөө гэдэг юм уу, ижил төстөө үйл ажиллагаа явуулдаг олон академи одоо олон сургалтын газрууд байна шүү дээ. Тэгэхээр үүнээс ер нь Монголын цогц сургалт хөгжлийн академи маань юугаараа ялгарч байгаа? Жишээлх юм бол одоо энэ сургалтын дээрээ гэдэг өөрөө хэлж өгөхгүй тийм. За бусад сургалтуудаас ялгарх онцлог гэх юм бол манайх болохоор одоо хэлний сургалтууд дээр гэх юм бол оноо амлсны сургалтыг төлхөө явуулдаг араа давуу талтай. Оноо амлсны сургалт гэдэг нь одоо та ямар нэг төлбөрөөрөө дахин ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр оноонд хүртлээр сурах боломжтой гэдгээрээ давуу талтай гэсэн үг. Англи хэлэн дээр гэхэд манайх анхан шатнаас нь ахуулаад IELTS-ийн 7 өнөг амлалт хийдэг. Солонгос хэлнээр солонгос хэлний дээд түвшин болох 5 дахь түвшинг 50-гийн 5 дахь түвшинг амлан бэлтгэдэг. Одоо хятад хэлэн дээр гэхэд HSK 4, одоо Япон хэлэн дээр гэхэд N3 дугаар түвшин гэх мэтчлэн оноо амлсны сургалтуудыг явуулдаг. Ерөнхийдөө оноо амлсны сургалтууд маань болохоор шат тарих болгондоо шалгалт аваад тэн дээрээс одоо хангалтгүй дүнтэй хам бол улиран суух маягаар тухайн хичээлээ дахин судлаад явдаг. Тэгэхээр өмнөх мэдлэгээ бүрэн эзэмшиж дараагийн шат руугаа орж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол оноондоо өрөх бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол анханасаа одоо суралцагчийг бүртгэж явахдаа оноо амладаг. Тэр оноонд одоо хүртэл нь одоо сургаж бэлтгэдэг гэсэн үг. Тэрнээс өмнө бол бас яг үе шаттай явдаг учраас шат бүр дээр одоо шалгалтуудыг аваад явдаг гэсэн үг юм уу тийм. Тэгэхээр тэр шат бүр дээр оноо амлаж ийн гэсэн үг үү? Эсвэл яг нэгдсэн нэг оноог ир амлаад явж байгаа. Нэгдсэн нэг оноог амлаж байгаа. Тэгээд нэгдсэн нэг оноог амлаж байгаадаа одоо жишээ нь англи хэлэн дээр гэхэд мэдээж A1, A2, B1, B2 төвшин гэд байгаа шүү дээ. Тэрэн дээр ахих болгондоо мэдээж тэр бүгдийгээ бүрэн эзэмшиж дараагийн шат руугаа орох юм бол одоо тэр хэлээ бүрэн эзэмшээд явах нь гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бол өмнөх мэдлэгээ одоо бүрэн эзэмшиж байгаа дараагийн шат руу орж байгаа учраас бол тухайн хугацаанд бол оноонд өрөх бүрэн боломжтой. Яг нөгөө улирч суугаа дахин тухайн хичээлээ дахин судалж байгаа бол нөгөө хугацаа нь бол одоо англи хэл жишээ нь 6 сарын хугацаатай байлаа гэхэд хугацаа нь багаар нэмэгдээд явна гэсэн. Зөв. Тэгээ хамгийн гол нь нэмэлт төлбөр авахгүй. Ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй та анх ямар төлбөрөөр бүртгүүлсэн тэр төлбөрөөрөө оноонд хүртлээ сурах боломжтой. Зөв. Тэгэхээр бусад сургалтуудын хувьд бол ажиглаж байхад ямар нэгэн оноо амлахгүй. За үүний хажуугаар бас бүртгэж авсан суралцагчийг одоо та тодорхой хэмжээнд сурвал сур одоо тий. Сурахгүй бол одоо таны дур сонирхол гэдгээр хандж байгаа харагддаг л да. Тэгэхэд одоо танай сургалтын төвийн хувьд бол оноо амлаад тэр оноонд нь одоо хүртэл өвлөрөн суралцуулдаг. Одоо тэрэндээ хүрэхгүй бол дараагийн сургалтанд хамруулж дараагийн одоо сургалтанд хамруулж заавал тэр оноонд нь хүргэдгээр бол илүү давуу талтай юм шиг санагдаж байна л да. За тэгээ хоёул нэг хэлний онцлог дээр ярьлаа л да тийм. Хэлний сургалтуудын онцлог дээр бол оноо амлалтгаараа илүү одоо бусад сургалтуудаас арай өөр юм аа тийм онцлогтой юм аа гэж. За тэгээд мэрэгжлийн ур чадвар олгох сургалтуудын хувьд дээр ямар сургуулиуд яг байдаг юм бэ? Одоо бас нөгөө хүмүүс маань ихтэй сургуулиудад суралцаж тий одоо диплом одоо барьсан ажилгүй нэгэн болохоос илүүтэйгээр одоо энэ сургалтын төвүүдэд очиж тий яг эрэлттэй хэрэгцээтэй байгаа тухайн мэрэгчлүүдээр суралцаж богино хугацаанд ур чадвартай одоо мэрэгчлэлтэн болж төгсөх ийм сонирхолтой болчихжээ. Тэгэхээр танаа дээр одоо ямар сургалтууд яг байна? За манай дээр болохоор мэргэжил олох сургалтууд маань болохоор хугацааны хувьд гэх юм бол сар болон 45 хоногийн хугацаатай мэргэжил олох сургалтууд явагддаг. За үүн дээр нэрлэх юм бол тоогоочийн мэргэжил олгох сургалт,
За хүний нөөц, архив албан хэрэг, хөтлөлт, нарийн бичиг, офис менежер гэсэн 4 хос мэргэжлийг хамт цогцоор нийцэмших сургалт гэж байгаа. За мөн нэгтлэн нэрийн хослсон мэргэжил болох сургалт гэж байгаа. За тэгээд дээрэс нь оёдол эсгүүрийн Монгол болон Европ хувцсны эсгүүр гаргаж тухайн эсгүүрээрээ одоо оюун харга технологиг судалдаг оёдол эсгүүрийн сургалт гэж байгаа. За мөн дээрэс нь нүүр будалд маникюр хослсон сургалт гэж явагддаг. Мейкап артист болон нэйл артистын хослсон сургалт. За мөн энэ сургалтуудаа дан дангаар нь салгаж авах боломжтой. За тэгээд өсчингийн мэргэжил болох сургалт гэж байгаа. За гих мэдчилээ ерөнхийдөө мэргэжил болох богино хугацааны сургалтууд байгаа. Богино хугацаанд чадварлаг боловсон хүчин болон гарах бүрэн боломжтой. Мэдээж төгсд манай дээр одоо энэ мэргэжил болох сургалтуудад суралцаад төгснөөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн чадамжийн гэрчлэгээтэй төгсгөрөө давуу талтай. Хамгийн гол бас яг нийгэмд одоо илүү их хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр сургаж төгсөж байгаа тийм. Тэгэхээр эндээс төгсөж гарсан хүмүүсийн хувьд бол ажлын одоо байрны баталгаа бол тодорхой хэмжээнд бол нэмэгдэж байгаа тийм. Тэгэхээр одоо ямар нэгэн ихтэй сургуулийг төгссөн хэн нэгэн болвол диплом барьчаад ажил хайгаад олддоггүй юм асуудал байдаг бол одоо нийгэмдэр ч гэсэн яг энэ мэргэжилтэд боловсон хүчингүүдийг бол илүү их сонирхдог. За ийм ур чадвартай одоо боловсон хүчнүүдийг бол хайж ирж одоо ажлын санал тавьдаг юм болцсон байна. Тэгэхээр Монголын цогц сургууль хөгжлийн академийн энэ мэргэжил болгох одоо чадамж олгох сургалтанд сурж төгссөн хүмүүсийн хувьд ажлын байраар хэр хангагддаг бол энэ талаар бас мэдээлэл. Мэдээж манай дээр суралцаад төгссөн хүмүүсээ бид нэр амжилттай төгсөгчдийн ажлын байранд зочилдог. Мэдээж одоо мэргэжил олох сургалтын дээр ч гэсэн тухайн суралцагч одоо олон улсад хүлээн зөвшөөрсөн чадамжийн гэрчлэгийг авахын тулд бас мэдээж тэнцсэн байж авдаг. Тэгэхээр тэнцлээ бас сурах боломжтой гэсэн. Тэгэхээр нэг тэр одоо олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэн болох хүртлээр суралцж байх боломжтой тий. За нэг тодорхой цаг хугацаа заасан энэ хугацаанд та чадварыг олж авах үгүй бол одоо яах вэ гэдэг тийм зүйл байхгүй. Заавал одоо тэр хүнд ур чадварыг суудал нь одоо сургалт маань явна л гэсэн үг үү тийм үү? За тэгээд дараа нь одоо дөрвөн үндсэн чиглэл дээр л хоёлоо яриад байна л да. Та эхлээд хоёлоо бол хэлнийхээ талаар тодорхой жоохон мэдээлэл өгсөн байгаа. Эргээд гэхдээ хоёлоо хэлний талаар бол ярина. За тэгээд дараа нь бол одоо мэргэжлийн ур чадвар олгохын сургалтуудыг ярьлаа. Одоо миний хувьд асуух гээд байгаа юм гэхээр энэ ерөнхий боловсролын тий энэ ерөнхий одоо боловсролын чиглэлээр бас оноо амлсан сургалтууд явуулдаг гэсэн энэ талаар одоо мэдээллийг өгөөч. Миний хувьд бол ойлгож байгаагаар өмнөх дугааруудад ч гэсэн ярилцсанаар бол эсэлтийн ерөнхий шалгалтанд одоо бэлдэх сургалт бол тэр дотор багтаад яваад байгаа шүү. Тий. Ерөнхийдөө бол манайх болохоор 9-с 11-р ангийн хүүхдүүдэд болохоор хичээлийн хоцрогдол ажиллах сургалтуудыг бас явуулдаг. Богино хугацааны сараар авах боломжтой. За тэн дээр болохоор ямар хичээлүүдэр гэхээр монгол хэл, англи хэл, орос хэл, хим, физик, биологи, нийгэм гэсэн хичээлүүдээр ерөнхийдөө 9-с 11-р ангийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол ажиллах богино хугацааны сургалтуудыг явуулдаг. За мөн дээрэс нь одоо ерөнхий эрдмийн одоо ээжт бэлтгэх сургалтууд дээр 12 дугаар ангийн төгсөгчдөд зориулсан шалгалтанд бэлтгэх сургалтыг оноо амлсан урт хугацааны сургалтыг явуулдаг байгаа. За энэ маань бол одооноос ахуулаад 6 сарын ээшийн шалгалт хүртлээр бэлтгэгддэг. За шалгалт хүртлээр манайх 700 оног нэг хичээл дээр амлан бэлтгэдэг байгаа. Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын дээр 700 оноо авна гэдэг бол тэр хүүхдийн хувьд хүссэн сургуульд орох боломжийг одоо түлхүүрээс хатгах байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр 700 оноог нь одоо яг одооноос гэсэн үг 6 сар хүртэл яг эсэлтийн ерөнхий шалгалт хүртэл бэлдэнэ гэсэн үг тий. За тэгээд хоцрогдол арилгах сургалтууд бас байгаа тийм. Энэ хоцрогдол арилгах сургалтанд ер нь хүмүүсийн хамрагдалт хэр байд юм бол мэдээж эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх сургалтанд бол тодорхой хэмжээнд зөндөө байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ хоцрогдол арилгах сургалтанд яг энэ сургалтын төвүүдээр хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоо гэдэг юм уу ямар байдаг бол? Ерөнхийдөө бол ер нь бол өмнөх хичээлүүдийг бол гайгүй. Гэхдээ ерөнхийдөө бол жоохон нэлээд хоцрогдолтой байгаа гэсэн хүүхдүүд нэлээд орж ирдэг. Тэр бүгдийгээ яг ямар одоо хоцрогдолтой байгаас нь шалтгаалаад багш нь шалгалт аваад тухайн төвшнгөөс нь яг тэр хоцрогдсон байгаа зүйлийг нь ямар ч гэсэн хоцрогдлыг арилгахаар суралцуулдаг. Үнэхээр шаардлагатай бол тэр хүүхдийг тусгаалаа авч тавтлага өгөх маягаар тийм байдлаар суралцуулдаг гэсэн. Тэгэхээр Монголын цогц сургалт хөгжлийн академийн хувьд бол саяны ярьдаг одоо сургалтуудаас гадна Монголын хүүхд хөгжлийн ордон гэдэг цэцэрлэг энд хамарж байгаа. Тэгэхээр энэ цэцэрлэг маань өөрөө салбаруудтай, салбар болгоно нь бас өөрийн гэсэн одоо суралцагчдтай, хүүхдүүдтэй болсон тодорхой хэмжээний бусдаас ялгарх онцлогтой одоо үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. За тэгэхээр энэ Монголын хүүхд хөгжлийн ордон цэцэрлэгийн салбаруудын үйл ажиллагаатай холбоотой бас мэдээлэл өргөе. Ямар ч гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр мэдээлэл өргөд дуусгачаад нэмэлт асуултууд руу оръё те. За.
За манай салбар нэгж болох Монголын хүүхд хөгжлийн ордон 1 2 гэсэн салбар байгаа. За энэ салбар маань болохоор энэ салбарууд дээр маань болохоор цэцэрлэг, өдөр хөнжүүлэх, хүүхд хөгжлийн сургалтууд явагддаг. За цэцэрлэг нь бол 1-5 насны хүүхдүүд хамрагдах боломжтой. За өдөр хөнжүүлэх болон хүүхд хөгжлийн сургалтуудад 6-аас 13 дугаар насны хооронд хүүхдүүд хамрагдах боломжтой байдаг. За нэгдүгээр салбар маань бол 2016 оны 9 сар 100 хүүхдийн хүчин чадалтайгаар зохион байгуулагдсан. Хаяг нь гэх юм бол 3-4 дугаар хороол лицийн 13 дугаар сургуулийн баруун талд Монголын хүүхд хөгжлийн ордон гэж байгаа. За 2 дугаар салбар маань болохоор 2018 оны 9 сард мөн адил 100 хүүхдийн хүчин чадалтайгаар зохион байгуулагдсан. Хаяг нь гэх юм бол Баян зүрх дүүргийн Жокови автобусны бодлын урталт нь Сувдан Сандар хотгон гэж байдаг. Тэрний 76 дугаар байрны нэг давхарт байралтай байгаа. За тэгэхээр нөгөө нэг хувийн цэцэрлэгүүдийн хувьд те энэ өдөр хөнжүүлэх хөтөлбөрийн хувьд энэ хүүхэд хөгжлийн асуудлыг илүү их төлөвлөгөө барьж те тодорхой чиглэлийн дагуу энэ хүүхдүүдийн ур чадварыг нээн илрүүлэх те өөрийнх нь одоо урлаг соёлын байд юм уу биеийн тамирын спортын байд юм уу ямар чадамжтай ямар потенциалтай хүүхдийн яг тэрэн дээр нь тулгуурлаад хүүхэд нэг бүр дээр одоо чиглэсэн юм сургалтуудыг явуулдагаараа онцлогтой болчиход байна. Тэгэхээр Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн хувьд ч гэсэн яг энийг барьж ажиллаж байгаа. Хүүхэд нэг бүр дээр одоо тулж хүүхэд нэг бүрийн аваад чадварыг нээн илрүүлэх, цаашаага хөгжүүлэх, тэрийг нь даамжруулах, тэр хүүхдийг бас дур сонирхолтой тэрийг одоо хөөхөд нь боломжуудыг нээж өгч байгаагаар онцлогтой болов гэж би харсан. Тэгэхээр яг ямар одоо бас хүүхэд хөгжлийн чиглэлийн сургалтууд тэнд хамаарж байна те. Хүүхд хөгжлийн сургалтууд маань цагийн сургалтууд маань болохоор 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд математик монгол хэлний хоцрогдол ярилцах сургалт гэж явагдаж байгаа. За мөн дээрэс нь хүүхдийн бүжгийн сургалт, жүжиглэх урлаг, дуулах урлаг, за уран хэлтгэх гэх мэтчлэн хичээлүүд. За мөн дээрэс нь спорт үргэлтийн сургалт гээд хүүхдийн баруун зүүн тархийг хөгжүүлдэг спорт үргэлтийн сургалтыг явуулж ирсэн байгаа. Энэ маань спорт үргэлтийн сургалт маань оюун ухааны академийн хөтөлбөрийг манай хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг оюун ухааныг нь хөгжүүлэх бас нэг төрлийн бүр чиглэсэн оюуны одоо оюун ухааны академиас хэрэгжүүлж байгаа тэр хөтөлбөрийг бол одоо цэцэрлэг дээрээ суйрлуулж ингэж ажиллаж байна гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд нөгөө хуучин болвол бас яг энэ хувийн одоо цэцэрлэг гэдэг юм уу Монголын одоо хүүхд хөгжлийн ордон цэцэрлэгтэй адилхан ингэж яг цогцоор нь тэр хүүхдийг хөгжүүлэх тийм урлаг соёлын талаар оюун ухааныхын чиглэлээр юм зүйл байсангүй шүү дээ. Яг үнэндээ бол нэмэлт заавал одоо секц дугуйлан гэдэг юм уу тийм зүйлсүүдэд хамаардаг байсан бол одоо Монголын хүүхдийн одоо хүүхд хөгжлийн ордон энэ цэцэрлэгийн салбаруудад та хүүхдээ одоо сонгон суралцуулах юм бол нэг дор цогц одоо сургалтыг бол хүүхд маань авна гэсэн үг. За ялангуяа одоо энэ тэгээс одоо 1-5 насны энэ хүүхдүүд маань энэ багаасаа өөрийнхөө ур чадварыг нээн илрүүлж хөгжлийг одоо хөгжлийн тал дээр анхаарч тийм багш нар нь ч гэсэн бас дадлаг туршлагатай сайн багш нар байгаа. Тийм учраас та бүхэн бас энэ хүүхдээ одоо багаас нь нээж одоо авьяас чадварыг нээн хөгжүүлэхийг хүсэж байгаа бол за одоо сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр мэдээж хэрэгжин тэнд. Түүний хажуугаар бас одоо энэ хүүхдүүдийн хөгжлийн асуудлыг бол нэм тэргүүнд тавьж ингэж ажиллаж байгаа юм цэцэрлэг байгаа. Тэгэхээр энэ хоёр салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авахыг хүсэх юм бол Монголын одоо цогц сургалт хөгжлийн академи гэсэн одоо Facebook пэйж бас байгаа. За үүний хажуугаар Монголын хүүхд хөгжлийн ордон гэдэг тусдаа бас байгаа тийм. Тэгээд ийм хоёр Facebook пэйж хуудасаар ингээд та бүхэн ороод энэ асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваад хаана яаж хэрхэн холбогдох вэ гэдгийг бас авсан зүг байхаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд одоо хоёлаа дөрвөн үндсэн чиглэлээр ярьсан учраас нөгөө нэг иргэдийн тийм үзэгчдийн илүү их нөгөө нэг сонирхдаг асуултууд руу орё гэж бодож байна. За мэдээж нэг тэргүүл бол төлбөрийн асуудал байдаг тийм. Ер нь энэ сургалтын төвүүдийн холбоотой мэдээлэл авахаараа хүмүүс маань комент хэсгүүдийг ч гэсэн уншихад тийм төлбөр нь ямар байдаг вэ? Энэ сургалт одоо ямар төлбөрөөр хэдэн сарын хугацаанд хичээлдэг гэдэг юм асуултууд байдаг. Тэгэхээр одоо хэлний сургалтуудаас эхлэх үү? Ер нь ямар төлбөртэй хичээлж байгаа? Хэлний сургалтууд маань анамлсан сургалтууд маань англи хэл болохоор суурьтай хаан шатнаасаа IELTS-ийн 7 хоног амлаа TOEFL-ийг давхар өн төлбөрөөгөө бэлтгэдэг нөхцөлтэйгээр явагддаг. За энэ сургалт маань бол хугацааны хувьд гэх юм бол 6 сарын хугацаатай үргэлжилдэг. За түрүүний хэлсэнчлэн одоо улиран суугаад дахин судлаад явж байгаа тохиолдолд хугацаа нь бага нэмэгдээд явна. Тэгэхээр нэг 6-аас 10 сарын хугацаатай сургалт гэж явагддаг байна. За тэгээд төлбөрийн хувьд гэх юм бол энэ сургалтын нийт анамлсан сургалтын төлбөр маань 880 сая төгрөгийн төлбөртэй байдаг.
Одоо бол 1 сарын 16-ны хүртэл хямдрал зарлагдсан байгаа. Зөв. За энэ хямдрал маань болохоор 20% хямдрал зарлагдсан. 880 мянгаас 20% хямдруулаад үүнээсээ бас тухайн одоо 20% хямдруулсан төлбөрөө 100% бөөнтөлөх юм бол дахин 15 өнгөлтийг англи хэлэн дээр идэх боломжтой. Тэгэхээр та 880 мянган төгрөгийн төлбөртэй сургалтанд ердөө 598,400 төгрөгөөр суралцах боломжтой болж байгаа. Тэгэхээр 1 сарын 16 хүртэл гэж. Тэгэхээр чинь маргааш одоо маргааш өдөр хүртэл юм уу? Тийм, маргаашийг дуустал гэсэн. Маргааш 19 цаг 30 минут хүртэл бүртгэл мэдээлэл маань явагдаад хямдрал маань дуусна. Тэгэхээр тэр хугацааг хүртэл одоо та англи хэлний сургалт сонирхож байгаа бол 598,400-аар анамлсан сургалтандаа суралцах боломжтой. Тэгэхээр энэ 500 одоо 50 мянган төгрөг үү те? 598 мянган төгрөг байгаа энэ 20% хямдраад. Тэгэхээр энэ нэг төлбөрийг төлсөн байхад та оноо амлсан сургалтанд хамрагдах юм бол тухайн оноодоо хүртэл дахиад улиран үнэ төлбөрөөгөө суралцах боломжтой гэдгийг бас нэмээд сануулж байна. Тэгэхээр зөвхөн англи хэл дээр үү эсвэл солонгос хэлний бас оноо амлсан сургалтууд байна уу? Солонгос хэлнээс бусад бүх сургалтын дээр 20% хямдрал маань зарлагдсан байгаа. Солонгос хэлний топикийн анамлсан сургалтын дээр болохоор энэ хямдрал зарлагдаагүй. Тэн дээрээ үндсэн яг хямдрал байдаг төлбөрөө 100% төсний тохиолдолд 10% өнгөлт гэж байдаг. Тэр мань ороод үндсэн төлбөр маань бол 2,750 мянган төгрөгийн төлбөртэй топикийн дээд түвшин хүртэл бэлтгэдэг сургалт маань. За тэгээд энэ дээрээ төлбөрөө 100% төсний 10% дээрээс нь бас найзтайгаа хамт ирэх юм бол найз өнгөлтөнд хамрагдах боломжтой. Хоёулаа ирэх юм бол 3%, гуруулаа ирэх юм бол 5%, дөрвөлөө ирэх юм бол 7% өнгөлтүүдийг тус идэх боломжтой байдаг. Тийм, тэгэхээр нөгөө солонгос хэлний одоо TOEFL-ийн 5 гэж байгаа шүү дээ. Хамгийн дээд одоо төвшин хүртэл нь одоо бэлтгэх сургалт маань 2 сая 750 мянга. 2 сая 750 мянган төгрөг. Хэдэн сарын хугацаатай гэлээ? Энэ маань болохоор ерөнхийдөө топикийн шалгалт хүртлээр хүртлээ. Одоо бол одооноос хаан шатнаас хэлсэн тохиолдол 20 оны 11 сарын топик хүртэл 11 сарын хугацаатайгаар бэлтгэдэг. Тэгвэл илүү сайн одоо урт хугацаанд бэлтгэнэ л гэсэн үг юм шүү дээ, тийм үү? Наа нь эртнээс бэлдснээр нөгөө маш их хурдан тайвнаар юмаа сурч авна. Хэрвээ цагийн тулгчих юм бол жоохон эрчимжүүлсэн маягаар жоохон шахуу хөтөлбөрөөр явна. Тэгэхээр тэр хүүхдийн хүлээж авах чадвар хэр байхаас шалтгаална гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө 2 сая 700 мянган төгрөгийг бодсон шүү дээ, тий. Тэгэхээр бас нэлээд өндөр юм шиг санагдчихж магадгүй л тий. Тэгэхээр хамгийн гол нь энд нөгөө нэг 5 дугаар төвшин хүртлээр суралцсан хүмүүсийн хувьд бол нөгөө гадагшаага яваад солонгостой очиж сургууль сурахад бол нөгөө урьдчилсан хэлний бэлтгэлд суухгүйгээр шууд орох боломжтой болж байгаа шүү дээ. Энийг бас илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч тий. Ямар боломжууд бас үүсэж байгаа вэ? За, ерөнхийдөө бол одоо жишээ нь суралцагчид маань солонгос руу их хвчлээ явж суралцах их сонирхолтой байдаг. Солонгост одоо хэлний бэлтгэлээр суралцлаа гэхэд бол 1-2 жилийн хугацаа зарцуулагдана. За, тэгээ дээрэс нь болохоор хөрөнгө мөнгө маш их мөнгө зарцуулагдана. Жишээ нь 1 жилийн хэлний төлбөр гэхэд 20-30 сая вон болдог. За, тэн дээрээ нэмээд амжиргааны зардал, татвар байр гэх мэтчлэн мөнгнүүд хэрэг болдог. За, тэгээд хэлний бэлтгэлд сурах гад явлаа гэхэд тэр мөнгө олохын тулд суралцагчид маань хажуугаар нь ажил хийдэг. Ажил хийхээр гол зүйл болох нөгөө топикийн оноо авах гэж суралцж байгаа хэлний бэлтгэл маань цалгардаад идэг. Тэгэхээр тэр болгон суралцагчид маань одоо топикийн дээд түвшин болох 5-6 дугаар түвшинг тэр болгоо авч чаддаггүй. За, тэрийг бол манайх Монголдо одоо хэлний бэлтгэлээ топикийн та оноогоо авсан байхад дахиж Солонгос улсад очиод хэлний бэлтгэл хийх шаардлагагүй. Хэлний бэлтгэл хийж ийн гэдэг маань топикийн оноог авахын тулд хийж байгаа байхгүй юу? Тэрийг та Монголдо хэм дүнээр суралцаад топикийн бүр дээд түвшин болох 5-6 дугаар түвшинд нь бэлтгэгдээд мэдээж дээд түвшин хүртэл бэлтгэгдэх юм бол суралцагчид маань тэтгэлэгч гэсэн өндөр тогтоогдоод өндөр тэтгэлэгтэйгээр суралцах бүрэн боломжтой байдаг. Зөв. Тэгэхээр чинь 1 жилийн төлбөр нь ойролцоогоор шүү дээ, тий? Бараг 20 сая вон болдог. 20 сая вон гэдэг бол бас 2 дахин бас монголоор ярих юм бол одоо тэр чинь нэлээх болоод хувирч шүү дээ, тий? Тэгэхээр тэр одоо мөнгөөр суралцах жилийн хугацаанд одоо гэрээсээ хоол за тэгээд тэр сургалтын төлбөрөө олохын тулд ажил хөдөлмөр эрхлэн за тэгээд нөгөө сургалтын чанар мууд нь TOEFL-ийнхоо хүссэн оноогоо авч чадахгүй тийм одоо зүйлсүүдтэй тулгарч магадгүй. Тэгэхэд тэр одоо сургалтыг Монголд 2 сая 750 мянган төгрөгөөр одоо яг ингээд та маргааш юм өнөөдөр ингээд бүртгүүлээ гэж бодоход 11 сарын TOEFL-ийн шалгалт хүртэл хангалттай бэлтгэгдээд оноо амлсан сургалтанд хамрагдах ийм боломжтой байна. Тэгэхээр энэ дээр одоо Монголын цог сургалт хөгжлийн академи дээр солонгос хэлний TOEFL-ийн одоо оноо амлсан сургалтанд хамрагдаад дээд түвшнийхээ одоо тэр оноог авсан нөхцөлд бол танд гадагшаа гараад солонгостой очиод
хүссэн сургуультай орох боломж бас нэгдэн үүний хажуугаар 2 жилийг алдах ямар ч шаардлагагүй болно тий. Тэгэхээр өөрөө шууд одоо мэрэгжлийнхаа сургуулиудад хамрагдаад ингээ явах боломжтой. Тийм учраас энэ 2,750 мянган төгрөг бол өндөр биш юм аа. Энэ дээр одоо маш олон хүмүүс ингээ суралцаад өсөд яваад байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэг хэлний сургалт байж яагаад 2,700 юм болмол гэж бас хүмүүс бодож иж магадгүй учраас би бас тодорхойлж хэлээд байна л да. За тэгээ бусад сургуулиудын төлбөрийн талаар бас ярихгүй. Япон хэл маань одоо ямар төлбөртэй байна тий? Япон хэл маань болохоор анхан шатнаас ахуулаад Японы энэ 3 дугаар төвшин хамлан бэлтгэдэг. Энэ маань болохоор 5 сарын хугацаанд үргэлжилдэг. Төлбөрийн хувьд гэх юм бол 880 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнээсээ бас одоо 1 сарын 16-ны хүртэл 20% өндөрсөн байгаа. За 20% өндөрлийн төлбөрөө бас төлбөрөө 100% бөөн төлсөн тохиолдолд 10% өнгөлтийг идэх боломжтой. Англи хэл нь 15, бусд нь болохоор 10% өнгөлт байгаа. За тэгэхээр бол ерөнхийдөө бол баг нийт 30% өнгөлтийг эдлээд Японы сургалтанд хамрагдах боломжтой болж байгаа гэсэн. За тэгвэл ерөнхийдөө бол Солонгос хэлнээс бусад бүх одоо хэлний сургалтууд маань маргааш оройн 19 цаг хүртэл бүртгүүлж амжих юм бол 20% хямдралтай байгаа. 20% хямдрал гэдэг бол ойролцоогоор 200-аас 300 мянган төгрөг юм уу тий хэмнэх боломжтой байгаа шүү гэдэг үзэгчтэй гэлээ. За мэрэгжлийн ур чадвар болох сургалтуудын хувьд Хятад хэлний сургалт. Хятад хэлний сургалт амарчсан байна. Хятад хэлний сургалт маань болохоор анхан шатнаас HSG 4-р төвшин хүртэл 4 сарын хугацаанд гар бэлтгэдэг. Төлбөрийн хувьд бол Япон хэлнийхтэй адилхан 880-аас 20% үнээсээ бас төлбөрөө 100% төлөх юм бол 10% өнгөлт эдлээд явна. Тийм аа. За одоо тэгвэл мэрэгжлийн ур чадварын хойлоо нөгөө төлбөрийг ярил л да. Нөгөө яг төлбөр мөнгө нь яг хэд юм бол гээд маш олон сургуулиудын төв ингээд зэрэгцүүл тавьж байгаа. Жишээлбэл нэг тоогоочийн сургуультанд суугч байгаа, нэг хоолны газар нэг гэж байгаа хүн байгаа бол тий ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төлбөр мөнгөнийхөө асуудлыг хойлоо эхлээд бүгд ингээд шууд тоочоод эхлэе явуучих уу. За ерөнхийдөө бол мэрэгжил олох сургалтууд бол хугацааны хувьд жоохон харилцаа адилгүй ч гэсэн төлбөрийн хувьд бол адилхан байгаа. За тоогоочийн сургалт 1 сарын хугацаатай үргэлжилдэг. Нэгтлэн нэрийн сургалт 1 сарын хугацаатай, нүүр бодолт маникюр хослолтын сургалт болон өсчингийн сургалт, за тэгээ дээрэс нь оёдол хэсгүүрийн сургалт, эднэр маань болохоор бүгдээрээ 45 хоногийн хугацаатай үргэлжилнэ хүний нөөц хүмэдэл. 45 хоногийн хугацаанд 7 хоногт бол 3 удаа, үргэлжлэх хугацаа 180 минутаар буюу 3 цагаар үргэлжиж орно. Төлбөрөвд гэх юм бол үндсэн төлбөр маань 450 мянган төгрөгийн хэлбэртэй байдаг. Үүнээсээ одоо бас 1 сарын 16-ны хүртэл 20% өндөрсөн байгаа. За 20% өндраад үүнээсээ бас төлбөрөө 100% бөөн төлсөн тохиолдолд 10% өнгөлтийг дахиж эдлэх боломжтой. За тэгэхээр 450 мянган төгрөгийн хэлбэртэй сургалтын мэргэжил болох сургалтанда та ердөө 324 мянган төгрөгөөр суралцах боломжтой болж байгаа гэсэн. За одоо яг нөгөө нэг одоо ингээл цагаан сар өнгөрөөл ерөөхдөө эсэлтийн ерөнхий шалгалтын үе ирж байна л дөө тий. Тэгэл одоо яг ямар сургуульд орох уу, одоо ямар чиглэлээр нь бэлтгэх үү гэж одоо эцэг эхчүүд маань одоо сурагч хүүхэд багчуудын хувьд ч гэсэн бодож байгаа. Тэгэхээр яг эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх сургалтын төлбөр нь ямар байна тий. Хоцрогдол арилгахтайгаа ер нь цуг хэлсэн зүг байх л та. За хоцрогдол арилгах сургалтууд маань ерөнхийдөө сарын хугацаатайгаар явагдана. Нэг сараар нэг хичээл нь 220 мянган төгрөгийн төлбөртэй. За 2-оос дээш хичээл сонгосон тохиолдолд үнийн дүнгээсээ 20% ундраад явна. За тэгвэл Ешийн шалгалтын бэлтгэх сургалт маань болохоор урт хугацааны 7 цагаан амлсан сургалт маань нэг хичээл нь сая 320 мянгаас 50% ундрсан байгаа. 50% ундраад 660 мянга болсон байгаа нэг хичээл байна. Оо зүг. Тэгэхээр бүр 50% хямдралтай байгаа юм байна шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ хямдрал маань бас маргааш уу? Тийм 1 сарын 16-ны 19 цаг хүртэл. Тэгэхээр айгүй богинохон хугацаанд үлдсэн санагдаж байна л да. Тэгэхээр та бүхэн одоо яг зурагтаа үзээ сууж байгаа бол Монголын цогц сургууль хөгжлийн академи гэдэг Facebook пэйж байгаа. За үүний хажуугаар бас нөгөө Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэг гэсэн бас пэйжүүд байгаа. Тэгэхээр та Монголын цогц сургууль хөгжлийн академи гэсэн пэйж хуудасаар ороод яаралтай мэдээллүүдийг те өөрийнхөө хүссэн чиглэлийн сургалтууд байна уу? За ямар өгөн төлбөртэй байна? За эндээс би ийм сургалтанд ирэн сууя гэж бодож ирсэн шүү энтергээд тэрийгэ бүгдийг сайхан харчих юм бол гялс өнөөдөр юм уу маргааш амжуулаад бүртгүүлэх юм бол тодорхой хэмжээний санхүүгийн маш одоо боломж үүсэж байна. 200-аас 300 мянган төгрөгийн одоо хэлний сургалтууд дээр гарч байгаа бол одоо эсэлтийн ерөнхий шалгалт дээр жишээлх юм бол тийм энэ хоцрогдол арилгах дээр жишээлх юм бол 50% хямдрал одоо яг маргааш бүртгүүлж амжих юм бол маргааш 19 цагаас дотроос амжуулж бүртгүүлэх юм бол ийм боломжууд үүсэж байна. За одоо хоёулаа юуны талаар мэдээлэл. Одоо болохоор нөгөө нэг сая яригдаг үлдсэн 2 сургалт байна л да. Тэр мэн болохоор одоо нөгөө хөдөлмөрийн гэрээгээр явах гэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хөдөлмөрийн гэрээгээр бүгд найрамдах Солонгос улс руу одоо 3-аас 5 жилийн гэрээгээр явдаг. Тэрийг бол жил алгаа авдаг бол энэ жилээс Япон руу авахар одоо ажиллаж авахар захирамж гарсан. Тэрний дагуу манайх Япон болон Солонгос хэлний сургалтыг явуулж байгаа. За энэ дээр гэх юм бол Солонгос хэл
Солонгосын хөдөлмөрийн гэрээгээр явах гэж байгаа хүмүүс зориулсан яг тухайн шалгалтын жишгийн дагуу бэлддэг. Энэ сургалт маань 1 сарын хугацаанд үргэлжилнэ. 7 ногтой бол 3 удаа 2 цагаар үргэлжлэж арах юм сургалт байгаа. Төлбөрөөвт гэх юм бол 440 мянган төгрөгийн хэлбэрөөсөө мөн адил 1 сарын 16-ныг дуустал 50% өндарсан. Тэгэхээр 220 мянган төгрөгөөр суралцах боломжтой. За тэгвэл Японы хэлнийхэн маань болохоор хугацааны хувьд гэх юм бол солонгос хэллийг бол арай урт хугацаатай 3 сарын хугацаатайгаар бэлтгэдэнэ. N4-р төвшинг хүртэл бэлтгэдэнэ. За төлбөрөөвт гэх юм бол 660 мянган төгрөгийн хэлбэрөөс мөн адил 50% өндраад 330 мянган төгрөгийн хэлбэрт олсон байна. Тэгэхээр нөгөө нэг Япон солонгос улсуудад ажиллаж хөдөлмөрлөж байгаа. За бүртгүүлсэн, тэмцсэн иргэдийн хувьд бол нөгөө хэлний шалгалтанд ордог. Тэгэхээр хэлний шалгалтанд нь л одоо бэлдэж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр та бүхэн Япон солонгос руу явах гэж байгаа бол бүртгэлд хамрагдсан бол бүртгэлд хамрагдаад тэмцсэн бол Монголын цогц сургалт хөгжлийн ихтэймд ирээд яг үндсэн таны яг одоо тэр хөдөлмөрийн гэрээгээр явах гэж байгаа чиглэлд чинь бол яг бэлдэж өгнө. Тэгэхээр та бүхэн богино хугацаанд яг өөрийнхөө хүссэн одоо мэдлэгийг олж авах юм боломжтой юм болов уу гэж миний хувьд бол бодож байна. За тэгээд нэг л одоо төлбөрийнхөө мэдээллийг хүргэсний хоёлоо нөгөө хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийнхаа төлбөрийн мөнгөний асуудлыг бас ярьсан зүг байх. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань 1-ээс 5 насны цэцэрлэгт хамрагдаж байгаа. Үүнээс дээш бол хүүхдүүд маань өдөр хөнжих болоод хөгжүүлэлтийн сургалтанд хамрагдаж байгаа шүү дээ, тийм. За хүүхд хөгжлийн сургалтуудын төлбөр гэх юм бол цэцэрлэг өдөр хөнжүүлэх маань бол адилхан 300 мянган төгрөгийн төлбөртэй 2 салбар хоёулаа адилхан. За тэгвэл хүүхд хөгжлийн цагийн сургалтууд маань болохоор нэг хичээл маань 220 мянган төгрөгийн төлбөртэй. За 2-оос 2 хичээл сонгох юм бол 20%, 3 хичээл сонгох юм бол 30% гэх мэтчлэн үнийн дүнгээс хямдраад явна. За дээрэс нь бас байнга байдаг урамшуул гэх юм бол нэг айлын 2 хүүхэд явсан тохиолдолд үнийн дүнгээс тус бүрээс нь 10% хөнгөлдөг тийм урамшуул. За тэгэхээр ойлгийн чинь цаг одоо их богино үлдсэн юм байна. Тийм учраас одоо миний асуугаагүй яг Монголын цогц сургалт хөгжлийн ихтэймээс бас үзэгчдтэй хүргэчихээр тийм мэдээлэл байна. Хоёулаа ямар ч гэсэн 16-ны дотор бүртгэх ёстой хямдрал урамшуултай холбоотой мэдээлэл өгчлөө, төлбөр мөнгөнийхөө талаар мэдээлэл өгчлөө тий. Тэгэхээр одоо ер нь миний дутуу үлдээсэн одоо үзэгчд хүргэмээр ямар мэдээлэл байна? Дутуу үлдээсэн юм ерөөхдөө гайгүй байх гэж. Гайгүй тий. За тэгэхээр миний хувьд болохоор бас нэг зүйлийг илүү сайн тодруулж асууж амжсангүй. Энэ юу гэхээр нөгөө саяны яг юун дээр бол нэг айлын 2 хүүхэд явахад тодорхой хөнгөлөлт эдэлж штэ. Тэгэхэд яг хэлний сургалтууд дээр гэдэг юм уу те одоо тэр мэрэгжлийн ур чадвар олох сургалтын дээр ч гэсэн одоо бөөндөө ирэх юм бол хямдрал үзүүлнэ гэдэг штэ. Энийг түрүүн бол зүгээр дурдаад өнгөрцөн. Яг ямар урамшуул яах юм бэ? Гол нь нөгөө нэг найз нөхдөөрөө явах юм бол илүү амар санагдаад байдаг. Ганцаараа сургалтанд хамрагдахаас илүүтэйгээр те. Ерөнхийдөө бол одоо нөгөө нэг хямдрал зарлагдсан байгаа учраас хямдрал зарлагдсан сургалтууд маань болохоор ерөнхийдөө 20%, дээрээс нь 10% гэхээр 30, зарим нь 35% хөнгөлтүүд орсон байгаа учраас найзын хөнгөлт нь бол тэрэнд орохгүй. Харин солонгос хэлний сургалт нь маань болохоор хямдралд ороогүй учраас тэн дээр бол найзтайгаа хамтрах юм бол найзын хөнгөлтүүд нь ороод явна гэсэн. Зөв. Тэгэхээр солонгос хэлний сургалтанд хамрагдахыг хүсэх юм бол одоо олуулаа ирэх тусмаа л одоо давхар одоо хөнгөлөлтүүдийг эзэмших боломжтой гэсэн үг тийм. За тэгэхээр хоёулаа нөгөө хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийнхаа хаягийг хэлчихэд яг нэг үндсэн байршлаа хэлээгүй байна. Тэгэхээр нөгөө нэг Монголын цогц сургалт хөгжлийн ихтэйм маань яг хаана байрлаж байгаа вүлээ холбогдох утасны хувьд ер нь бас ямар байгаа вэ? За академийн хувьд гэх юм бол Монголын цогц сургалт хөгжлийн ихтэйм байна болохоор хаягийн хувьд гэх юм бол 11-р хорооллын Сэл Плазагийн 305 дотод байрладаг. Бүртгэл мэдээлэл маань тэмцээ өдөр бүр өглөө 8:30-аас орой 19 цаг 30 минут хүртэл явагддаг байгаа. За тэгэхээр та бүхэн өөрөө бүртгүүлэхийг хүсэж байгаа юм бол цайны цаг гэлтгүй бас хурж ирээд бүртгүүлээд явах бүрэн боломжтой. За амралтын өдрүүдээр бас ажилладаг шүү дээ тийм. Тэгэхээр хагас бүтэнсэн гэж та бүхэн бодлогоогоор ажлын өдрүүд өмнөхөр амжааг бол хагас бүтэнсэн өдөр 11 дугаар хорооллын Сэл Плазагийн 305 тоодод очоод яг Монголын цогц сургалт хөгжлийн төвтэй холбоотой бүхэл мэдээллүүдийг аваад хүссэн сургалтандаа хамрагдах юм боломжтой байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Холбогдох утсаа одоо яас хэлжүүл те ямар утсаар холбогдох утас 700116 гэсэн манай офисын дугаар байгаа. За мөн дээрээс нь утасны дугаарууд 86 76 0116 88 780116 гэсэн дугаарууд байгаа. Мөн одоо асууж лавлах одоо сургалтуудын талаар зөвл байх юм бол Монголын цогц сургалт хөгжлийн академийн пэйж хуудасаар дамжуулан чат комментээр нь асуух бүрэн боломжтой. Тэгээ Монголын цогц сургалт хөгжлийн академийн пэйж хуудсан дээр бол тогтмол яг үйл ажиллагаатайгаа холбоотой бас лайв бичлэгүүд явдаг. Тийм учраас тэн дээрээс та бүхэн бас ухраагаад одоо бас үзэх ийм боломжтой шүү гэдгийг үзэгчтэй хэлмээр байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч ирж одоо Монголын цогц сургалт хөгжлийн академи болоод Монголын хүүхэд хөгжлийн ордны цэцэрлэгийн үйл ажиллагаанууд болоод хийгдэж байгаа ажлуудтайгаа холбоотой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ энд хүрээд зочны цаг өндөрлөж байна. Анхаарлаа хандуулан үзсэн та бүхэнд баярлалаа.